За өдрийн мэнд хүргэе. Эрчим хүчний ухаалаг сүлжээ төслийг бас зөвөр танилцуулах гэсэн. Энэ төсөл хэрэгжснээр түгээх дамжуулах шугамын алдагдлыг жил бүр 53 тэрбум төгрөгөөр бууруулна. Тэгэхээр манай дамжуулах шугамын алдагдал 11.3% байгаа. Тэгэхээр ердөө 3 жилийн дотор энэ төсөл маань өөрөөгөө бүрэн санхүүжүүлэх боломжтой гэсэн үг. 26 онд 45 тэрбум байгаад тэгээ 3 жилийн дараагаас бол өөрийнхөө бол илүү ашигтай ажиллаад явчихна. За дээрэс нь болохоор бид нар энэ бүтээмжийн талаар ярих шаардлагатай. Ерөнхийдөө энэ дамжуулах шугамын автоматжуулснаар бид нар одоо цахилгаан түгээх компани дээр ажиллаж байгаа 2000 хүмүүсийн жишээ нь дундаж нэг хүний бүтээмжийн тоо бас дээрш нэмэгдэж гарч ирнэ. Ер нь бол эрчим хүчний төслүүд дээр маш их саналуудыг гишүүд маань гаргаж байгаад маш их баяртай байгаамаа. Гол нь болохоор шинэ их усүрүүд дээр бол гадны хөрөнгө оруулалтууд болон хувийнхан орох боломжтой байдаг бол дамжуулах болон түгээх дээр хөрөнгө оруулалт ордгоо буюу улсын төсвөөс зайлшгүй тавигдах шаардлагатай. Бид нар шинэ их усүрүүд бариад идэг. Гэтэл дамжуулах түгээх дээрээ анхаарахгүй орчих юм бол одоо энэ чинь маш том данхар толгойтой тэгээд нөгөө нэг дамжуулж хөргөх судснууд нь өөрөө хүрч чадахгүй болчих гээд байгаа. Тэгэхээр энэ төсөл хэрэгжснээр бид нар улсын урсгал төсвийг ч гэсэн багасгах боломжтой буюу үр өгөөж сайтай төсөл болно. Тэгээ миний бас байнга яриад байдаг бид нар энэ төслүүдийнхаа ач холбогдлоор нь ирмэлж дарааллах шаардлагатай буюу эдийн засгийн хувьд үр өгөөжтэй төслүүдэд явуулаад дараагийн жилүүдээс улсын төсвөөс хэмнэлт гаргах боломжтой төслүүдэд бас дэмжиж өгөхийг хүсье гэж хүсэж байна. Тэгээд улсын хурлын гишүүдэд бас хөрөмжтөө хүрэхгүй байж энэ төслийг босгож өгөөч гэж хүсье. Тэгээд бас нэг зүйл хэлэхэд энэ эрчим хүчний яамнаас сүүлийн 3 жил бол очисон юм байлээ. Сангийн яамн дээр болохоор төсөл нь өөрөө ач холбогдолгүй гэдэг ангилалд ороод дандаа хэрэгжиж чадахгүй байдаг. Эрчим хүчний яамн дээр бол бүх судалгаа тооцоо нь бол бэлэн байгаа юм байлээ.